1979 оны 1-р сарын 29-ны даваа гарагт 17 настай Бренда Анн Спенсер сургууль руугаа 30 удаа буудаж 2 хүний аминд хүрч 9 хүнийг шархтуулсан хэрэг гарсан билээ. Ямар учир шалтгаанаас болж ийхүү үйлдэл гарах болсныг асуухад тэрээр "Би даваа гарагт дургүй. Тиймээс ингэж өөрийгөө сэргээсэн юм" гэж хэлсэн билээ. Тэр өдрийн өглөө 8 цагаас өмнөхөн Калифорни мужийн Сан Диего хот дахь Гровер Кливлендийн анхлах сургуулийн гадна талбайд хүүхдүүд игнээ болон жигсэж сургуулийн захирал хаалгыг нэмэгц доотогш орохыг хүлээж байсан юм. Харин Бренда Анн Спенсер гудамжны нөгөө талд хоосорсон архины шилнүүд донд аавтайгаа хуваалцдаг ганц матраснаас өөр эд хогшилгүй нурж унах төгсөн гэрээсээ тэднийг хажиглаж суусан байна. Брендагийн эцэг их түүнийг 16 тай байхад салсан бөгөөд тэрээр аавтайгаа амьдрах болсон юм. Улмаар хүүхдүүд жагсаж дуусах үед Спенсер зул сарын бэлгэнд авсан 22 мм-ийн хагас автомат бууга гэрийнхэн цонхоор гадагш гаргаад сургууль руу буудаж эхэлсэн байна. Үр дүнд нь сургуулийн захирал Бартон Враг болон манаач Майк Сукер нар сурагчдад тусалж байгаад амиа алдсан юм. Азар нэг ч сурагч нас бараагүй бөгөөд нэг цагдаагийн офицер 8 сурагч шархацжээ. Сум дуусах хүртлээр тэрээр 30 гаруй удаа айж цочирдсон хүүхдүүд рүү буудсан бөгөөд аль хэдийн 2 хүн алагдаж 9 хүн шаргацсны дараа тэрээр бүх хаалга цонхоо хаан төгжиж юу болохыг хүлээсэн гэдэг. Хэрвээ тухайн үед хогны машин сургуулийн урдуур явж таараагүй бол 2-оос олон хүн амиа алдах байсан гэж тухайн үед байсан цагдаа хэлсэн байдаг. Цагдаа нар ирсэн даруйдаа Спенсерийн гэрээс буудсан болохыг мэдээд түүн рүү ярилцах хүн явуулсан боловч охин өөрөө бууж өгөхөөс татгалзсан байна. Тэр цагдаа нар зэвсгэлсэн байгаа болохоо анхааруулж хэрвээ гэрээс нь гаргавал гал нэх болно гэж удаа дараа сүрдүүлсэн байна. Ийхүү гэртээ хоригдсон байхдаа тэрээр хэд хэдэн сонид ярьцлага өгөхийг зөвшөөрсөн байдаг. Эцэст нь Спенсер цагдаа нартай тохиролцож чадсан бөгөөд байшинг нэгжих үед виски болон шар айргийн шил хөгдөрч байсан ч охин согтууруулах ундаа огт хэрэглээгүй гэж мэдүүлсэн нь үнэн байлаа. Тэрбээр хэдий тухайн үед 17 настай байсан ч үйлцэн гэмт хэргийнх нь ноцтой байдлаас шалтгаалж түүнийг насанд хүрэгч гэж үзэн ялалсан байна. Охин 2 хүний амьд санаатаагаар хүрсэн болон хөнөөлт зэвсэг ашигласан хэрэгээр яллагдаж хэрэгээ хүлээснээр ял нь 25 жилээс бүх насаараа хоригдох ял болон өссөн юм. Чүүх хуралдааны үеэр Спенсер жилийн өмнө сургууль руу буудаж байсныг илэрсэн ба тэрээр Airsoft гарбуу ашиглан сургуулийн цонхуудыг буудаж хагалсан боловч азар хэн нэгэн бэртэж гэмтээгүй учраас батлан даалтаар судлагдаж байжээ. Улмаар асуудалтай хүүхдийн тусгай сургуулийн ажилчид түүнийг амиа хорлох магадлалтай байна хэмээн дүгнсэн тул батлан даалтыг хариуцсан офицер Спенсерт сэтгэл гутралаа хэмжлүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн боловч аав нь охиноо сэтгцийн эмнэлэг твтүүлэхийг зөвшөөрөөгүй ажээ. Учир нь тэрээр охиныхоо амиа хорлох тухай бодол болон бусад сэтгцийн асуудлыг өөрөө шийдэх болно гэж хэлж байсан гэдэг. Бренда Анн Спенсерийн сургууль руу буудахтаа ашигласан бууг аав нь авч өгсөн ба охин "Би радио тоглоулах хүссэн боловч надад буу авч өгсөн. Намайг өөрийгөө буудаасаа гэж хүссэн байх" гэж ярьж байсан билээ. Спенсерийн өмгөөлөгчид түүний хэрээс хэтэрсэн төрөмгийн үйлдэл гаргахад аавынх нь нөлөө байсан хэмээн маргасан боловч шүүгчид хэрэгсээгүй юм. Тэрээр өнөө хүртэл шоронд байгаа ба шүүх хэд хэдэн удаа хугацаанаас өмнө судалгаас татгалзжээ. Одоо Бренда Анн Спенсер гэдэгнэр замхарсан байж мэдэгч дуйлент хэрэг болсон алдарт иштэл нь огтхонч мартагдаагүй л байна. Эмгэнэлт буудлагаас сэдвлэн бүүн таавн радс хамтлагийн гоцлол дуучин Боб Geldof "I don't like Mondays" буюу "Би даваа гарагт дургүй" гэдэг дуу бичсэн бөгөөд энэ нь Их Британий UK чартыг 4-7 хоногийн турш тэргүүлж байсан юм.